За юу яцгаанда guys, Fox event. За тэгээд маш олон удаа хугацааны дараа бичлэгээ хийж эхэлж байна. Тэр нь ажил ихтэй завгүй байсан учраас бичлэгээ түр хийхээ зогсоосон байсан. Тэгээд уучлаарай. За тэгээд өнөөдрийн бичлэгийн сэдэв болохоор ингээд та нарын толгойд хаяа орж ирдэг байсан уу? Хэрвээ эртээр үед тусдаж үгүй болсон динозаврууд одоо үед амьдарч байсан бол дэлхий яг ямар байх байсан бэ те? Хүн төрлөختөө одоо байгаа юу, байхгүй юу гэж бодогддог байсан уу? Тэр нь 7 хоногт яг нэг удаа яг иймэрд юм боддог байхгүй юу? Хэрвээ динозаврууд одоо байсан бол бид нар байгаа болов уу? Дэлхий яг ямар байх байсан бол гэд ер нь бол миний толгойд ингээд ирэлдээ л гэдэг бодол заяа. Тэгэд өнөөдөр яг энэ бодлынхаа тухай бичлэг хийх гэж байна. Тэгээ бичлэгээ дуустал нь үзэн гэж найдаж байна. Тэгээ лайк болон сапа дарахаа мартав. За тэгээд бичлэгэндээ орцгоё. 5 4 3 2 1. Чамаа нэг өглөө нэх гой гүн ойронд автаал унтчихсэн чинь гадаа ямар нэгэн том амьтны архирах чимээ гараал газар хөдөлж байгаа юм шиг чичиргээ үсээл чи сандраал цонхоо нэгэ харсан чинь үлэг гүрүүлийнүүд чамайг цооштой байж гэнэ гэж төсөөлдөө. Тэгээд ер нь бол одоо үед бол устдаж үгүй болсон үлэг гүрүүл байсан бол дэлхийд маш олон төрлийн тэм өөрчлөлт орох байсан. Тэгээд тэдний нэг нь болохоор экологийн тогтолцоод асар их өөрчлөлт орно. Яг тэгвэл устдаж үгүй болсон үлэг гүрүүлүүд асар том хэмжээтэй магчин дээрээс нь өвсөн тижээлт үлэг гүрүүлүүд байх учраас одоо үеийн бидний мэдэх арслан бар зэрэг магчин амьтад үлэг гүрүүлүүдтэй тэмцэлдэж чадахгүй учраас энэ нь бол устдаж үгүй болсон байна. Тэгээ хоёр дахь юм бол өвсөн тижээлт үлэг гүрүүлүүд асар их өвс ургамал иддэг учраас одоо бидний мэдэх ургамал мод зэрэг ер нь бол багасж ер нь устдаж үгүй болно. Эсвэл зарим нь бүр тасан зогцоод тийм ямар нэгэн сонирхолтой тийм ургамал идэр гарч ирэх магадлал маш өндөр. Тэгээ хоёр дахь юм бол мэдээж хүн төрөлхтөнд бидэнд бол маш их хэцүү дарамттай байх болно. Яагаад гэвэл одоо магчин үлэг гүрүүл болох T-Rex зэрэг магчид биднийг ангуучлах учраас бид ер нь шөний цагаар л ер нь бол хөдөлгөөнд орно гэсэн үг. Эсвэл үлэг гүрүүлүүдээс маш хол амьдарч өөрсдөө хамгаалж тийм өндөр хаан хэрэм барьж ер нь бол тийм маш айцтай амьдрах байсан гэсэн үг. Ер нь бол бид нар бол зүгээр л үлэг гүрүүлүүдийн хувьд бол 5 шумал болно гэсэн үг. Тэгэхээр хэцүү. Тэгээ бүр хамгийн сүүлийн жишээ олох юм бол эсвэл хүн төрлөختөн байхгүй байх байсан. Ягаад гэвэл энэ дэлхий үлэг гүрүүлийн тийм соёл иргэншил болох байсан байх гэсэн тийм тооцоол байдаг. Тэгээд гурав дахь нь гэх юм бол шинжлэх ухааны хөгжил маш тийм муугаар нөлөөлнө. Эсвэл сайнаар нөлөөлнө гэж ярьд юм байлээ. Ягаад гэвэл хүн төрлөختөн байхгүй учраас шинжлэх ухаан ер нь бол устдаж үгүй болно. Дээрэс нь одоогийн тийм бидний хот тийм хөгжил технологи эдгээр ер нь бол байхгүй. Зүгээр л нэг мод тийм магчин амьтдаар дүүрсэн тийм л дэлхий болох байсан байх гэж ярьдаг. Эсвэл бүр сайнаар жишээ авах юм бол бид нар хөгжөөд үлэг гүрүүлүүдийг судлаад тэд үлэг гүрүүлүүдийн ДНХ-гээс ямар нэгэн тийм юм болох эсвэл технологи төр гаргах магадлал маш өндөр байдаг гэж ярьд юм лээ. Тэгээ зарим хүмүүсийн ярьдгаар болохоор одоо үед хэрвээ үлэг гүрүүлүүд байсан бол хүмүүсээс илүү хөгжсөн дэвшил технологи нь амар болсон тийм үлэг гүрүүлүүдийн ирүү байх байсан байх гэж зарим хүмүүс ярьд юм байлээ. За тэгэл ингээ яриад их юм бол зөндөө олон тийм таамаглалууд байдаг. Тэгээд хаяада бодохоор ингээ ямар азар тэр солиор ирээд дэлхий дээр унаад үлэг гүрүүлүүдийг байхгүй болгоцсон ингэж баярлах ч үе байна. За тэгэл өнөөдрийн энэ бичлэгийг дуусч байна. Тэгээд таалагдсан бол та лайка дараарай, сапа бас дарахаа мартав. За тэгээд дараагийн бичлэгээр юу ярилмаар байна тэрийгэ комент хэсэгт бичих юм бол тэр тухай судалж агаад ярьж өгөхийг хичээх болно. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр бай.